Ирэх 70 жилийг хамтдаа тулгасан. 20 хэдтэй хонгорч аахан дэггүй залуу насандаа чамтайгаа учирч билээ. Аливаа зүйлд хариуцлагатай сайн залууд одоо л үгүйгээд хэлчихвэл өөр далдах юм шиг утсаар бидний харилцаа эхэлж билээ. Анх эхэлсэн тэр үеийн тогтлол мэдрэмж яг одоо мэдрэгдэхгүй байна. Хоосон болж өгч. Бодох гэж хичээхэд нулимсал урсгаас цаашлахгүй байна. Тэр мэдрэмж тэндээ тэр онуудтай үлдсэн юм болов уу? Үгүй, болохгүй. Ийм байдлаас оюулаа гарах ёстой. Эргээ залуу халуун нүдрүүд рүүгээ тэмүүлэх ёстой. 7 жилийг өнгөрүүлэхдээ ингэх юм бол цаашдын 70 жил нь яах юм бэ? Чи минь маш сайн залуу. Сайн хань, маш сайн аав. Бас үрсийнхээ хувьд маш чухал даган дуурайх тойлно шүү. Нэг зүйлийг хэлэхэд мөн захихад хүн болгон чамайг мундаг сайн гэж магтахад улам сайн байхын төлөө хичээх ёстой болохоос бардах ёсгүй. Хүн болгоныг өөрөөсөө дорд хязээж үзэж болохгүй. Чиний дургу зүйлийг тэр хүн хийдэг байлаа гэд хүн биш юм шиг хандаж болохгүй. Чамаас минь сүүлийн үед ийм зүйлүүд маш их анзаарагдаж байна. Магтахдах тусам улам даруй байх ёстой. Хэний ч үгийг сонсож дотроо бодож авах зүйлээ авч тунгааж бай. Ингэж бадарч бардамнаж явхад чинь дарж хэлдэг хүн чинь би л байна. Чамайг үдрэхийг хүлээж, дэвсэлж нулимх гэд хүлээж байгаа маш олон хүн бий шүү гэдгийг санаараа хард минь. Хин хинийхээ гомдоосон, хин хиндээ бишүүргсэн түнсэн эдгээр өдрүүд чи биднийг улам холдуулахаас итгэхгүй. Нэгэнт л зам нийлж, 2 хүүхдийн аав ээж болсон. Нэгэнт л амьдрал холбож 9 жилийн ардаа үлдээсэн юм хойно алг үрсээ бодоод анх дурлалцж явсан мөчүүдээ санаад цаашдын амьдралдаа дардан бүхнийг үсээд алс хэтийн зорилгоо ярилцаад цааш хамтдаа алхацгаая. Ухаарч ойлгосон амьдрал, уучлж хайрлсан итгэл, нэгний түшин явах алс холын зам бидний өмнө уртаа сурт зурхаж байна хард минь. Чи намайг уучлах уу? Би чамайг уучлсан. Догтлон догтлох миний зурэг. Хайр тань бат эрдэндээ хайртай шүү гэсэн үгийн амтаар илгээсэн загтлыг уншиж төлөвлөлаа тавханд. Тавхантай хамт бодогдох байлаа. Доглон нүлмэстэй чиний царай. Дотор сэтгэлийг минь хөндөөнө.